Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээл тодтол шугуулбарт огсон нийлмэг өгүүлбэрийг таних, тайлбарлах. Энэ бол шинэ хичээл биш. Өмнөх ангиудад үзсэн мэдлэгийг сэргээн сануулгах зорилготой бэлтгэсэн багшийн хичээл байгаа. За тодтол шугуулбарт огсон нийлмэг өгүүлбэрийг таних, тайлбарлах хичээлийн зорилго нь тодтол шугуулбарын илрэх хэлбэр найруулгад хэрхэн оновчтой хэрэглэх вэ гэсэн зорилготой хичээл байгаа. Нийлмэл өгүүлбэрийг зэрэгцэн нийлмэл өгүүлбэр, угсарсан нийлмэл өгүүлбэр, холимог нийлмэл өгүүлбэр гэж ангилдаг гэдгийг хүүхдүүд та нар мэднэ. За тэгэхээр гишүүн өгүүлбэр гэж юу вэ? Гол өгүүлбэрийн утгыг нэмэн дэлгэрүүлж түүнд захирагдаж ямар нэг гишүүний үүрэг гүйцэтгэж байгаа өгүүлбэрийг гишүүн өгүүлбэр гэнэ. За тэгвэл гол өгүүлбэр гэж юу вэ? Гишүүн өгүүлбэрээр утган дэлгэрч дагуулж захирсан өгүүлбэрийг гол өгүүлбэр гэнэ. Энд нөгөө угсрах харьцаа, зэрэгцэх харьцаа, харилцан угсрах харьцаа гэж байдаг. Угсрах харьцаа бол угсарсан нийлмэл өгүүлбэр буюу тодтол гишүүн өгүүлбэрт угсарсан нийлмэл өгүүлбэр дээр хэрэгжинэ гэсэн. Угсарсан нийлмэл өгүүлбэрийг тодтол гишүүн өгүүлбэр, байц гишүүн өгүүлбэр, тусгатгуун ба шууд бус гишүүн өгүүлбэр гэж ангилдаг. Энэ нь болохоор тодтгуулагчийн харьцаатай байна гэсэн үг. За нэрийн тодтгол гишүүн өгүүлбэр гэж. За тодтгол гишүүн өгүүлбэр гэж байдаг гэдгийг бид мэднэ. Тэгэхээр тодтгол гишүүн бол энгийн ба нийлмэр илэрж болно. Тодтгол гишүүн өгүүлбэр маань өгүүлбэрээр илэрнэ гэсэн үг. Үйл үг энэ тоогоор өгүүлбэр байдаг гэж үздэг. Тэгэхээр ганц үйл үг байсан ч тодтгол гишүүний үүрэгээр орж болно гэсэн үг. За энэ нь болохоор нэрийн шинжийг заана гэсэн. За байц гишүүн өгүүлбэр. За байц гишүүнч байсан, байц гишүүн өгүүлбэрч байсан орны, цагийн, шалтгааны, зорилгын, болцлын, дүр байдлын утгыг заана гэсэн үг. Хизээ, хаана, хэдийд гэсэн асуултанд хариулагдана. За тусгатгуун гишүүн өгүүлбэр. За тусгатгуун гишүүн өгүүлбэр маань шууд тусгатгуун гишүүн өгүүлбэр, шууд бус тусгатгуун гишүүн гэж ангилна. Мөн тусгатгуун гишүүн ч гэсэн шууд ба шууд бус тусгатгуун. Эдгээрийг яаж ялах вэ гэвэл үүлэнд өртөгч байгаа ямиг өөрөөр хэлбэл үйл үгийн утгаар буюу эс тусах гэсэн утгаар нь ялгаж танина гэсэн. За тодтгол гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр. Угсарсан нийлмэл өгүүлбэрийн бүрэлдэхүүнд багтаж гол өгүүлбэрийн аль нэг үгээр илэрсэн гишүүний утгыг нэмэн дэлгэрүүлж түүнд угсруулах холбоогоор захирагдсан дагуул өгүүлбэрийг тодтгол гишүүн өгүүлбэр гэнэ. Тодтгол гишүүн өгүүлбэр нь тодтгуулагчийн харьцаанд суйрлан бүтнэ гэсэн үг. За нэрийн тодтгол гишүүн өгүүлбэрийн өгүүлбэр нь тэмдэг нэр, тооны нэрээр илэрч үндсээрээ байж болно. Мөн хоёр дахь хувилбар нь үйл үг ба нөхцөл үйл үгийн араас холбох үг гэсэн бүтцээр илэрсэн байж болно. За үүнийг энд дэлгэцнээс харцгаая. За тодтгол гишүүн өгүүлбэрийн өгүүлбэр нэмэх нь араас нь гэсэн, гэдэг, гих, гихч, гимээр гэсэн хэмээн язгууртай холбох үгсээр тухай буй төдий гэсэн угсруулан холбох үгсээр тодтгон холбох нөхцлүүдээр илэрсэн байна гэсэн үг. За үүнийг жишээн дээрээс харцгаая. Зуны дулаан цагт өвлийн шинжийг хадгалсан зууран балчиг халуунд сэрүүн сэлхийг сэнгнүүлсэн зугаалах баярлах ардын санаа зоригийг сэргээсэн 100 бэрийн газраас гялалзан харагдах гэд гишүүн өгүүлбэрүүд байна. Уул байна гэсэн гол өгүүлбэр байна гэсэн үг. За тэгэхээр багш нь үйл өгнүүдийнхаа нөхцлүүдийг өөр өнгөөр тодруулсан байна. Өөрөөр хэлбэл тодтгон холбох нөхцлүүд сангийн дөрвөн зэрэг тодтгон холбохын нөхцлөөр тодтгол гишүүн өгүүлбэр илэрсэн байна гэж эндээс харж болох нэ. За эссэн айраг
шиг шаагах, тариатай, үүр цайлгах, өтөрмийн талбай өдөр мэт гэрэлтэй. За шаагах, цайлгах гэсэн хоёр үгийг багш нь тодруулсан байна. Энд тодтгон холбох хий нөхцлөөр тодтгол гишүүн өгүүлбэр илэрсэн байна гэж харж болох нэ. Монгол түн сансарт нисэн тухай мэдээ төв дэлхийд цуурайджээ. За нисэн гэдэг үйл үгийн хараас тухай гэсэн огсруулан холбох үг орж тодтгол гишүүн өгүүлбэрийг бүтээсэн байна. Газар усны нэрийг судлах ухаан чухам юуг сонирхон үздгийг харуулъя. Энд судлах гэдэг үгийг тодруулсан байна. Багш нь тодтгон холбохын хий нөхцлөөр тодтгол гишүүн өгүүлбэр илэрсэн байна гэдгийг харж байна. За тодтгол гишүүн өгүүлбэрийн өгүүлэх нь хариалгын диалогын нөхцлөөр хэлбэрчиж гол өгүүлбэрийн нэр гишүүнд найрч холбогдох нь бий. За энийг жишээн дээрээс харцгаая. Ах сайтын дүү цэцэн, ажил сайтын гэр зэмцгэр, хад сайтын үнэг бардам, хадам сайтын хүргэн бардам, нохой сайтын хот бардам, ноён сайтын түшмэл бардам гэдэг энэ өгүүлбэрүүдээс харахад сайт гэдэг үг маань хариалгын диалогын нөхцлөөр хэлбэржиж дүү, гэр, үнэг, хүргэн, хот гэсэн үгнүүдэд холбогдож байна гэсэн үг. Таны амжилттай ажилласны шалтгаан юунд орших вэ? 2008 онд Эрдэмтэн Ардын уран зохиолд Амьд сүрэнгийн мэндэлсний 100 жилийн яваг тэмдэглэжээ. Хүннүү гүрэн байгуулагдсны 2222 жилийн яваг тэмдэглэв. Эдгээр өгүүлбэрээс ажилласны, мэндэлсний, байгуулагдсны гэдэг үгнүүд маань хариалгын диалогын нөхцлөөр хэлбэрчсэн тодтгол гишүүн өгүүлбэр илэрсэн байна гэж болох нэ. Анхаарал хандуулсанд баярлалаа. Амжилт хүсье. Дархлаагаа дэмжиж